За сайн мэцхан уу, энэ удаагийнхаа бичлэгээр өмнөх дугааруудтай амласныхаа дагуу контентын дайны үед бид нар ямар стратегитэй яаж оролцох ёстой юм бэ гэдэг талаар одоо ярилцъя гэж бодсон байгаа. Тэгэхээр энэ удаагийн маань нэвтрүүлгийн нэр бол Content IAT9. За тэгэхээр өмнөх дугаарууд дээрээ бол бид нар ярьсан тийм үү, стриминг хийдэг одоо компаниуд дэндүү олон болоод дараагийн одоо зах зээлийг хайж гэлсэн. Энд нь бол глобал зах зээл рүү тэлэх тэр дундаа original content бол энэ чухал байр суурийг эзэлж байгаа юм байна. Ингээд одоо дараагийн стриминг орж ирж байгаа бүх компаниуд одоо контент зэрэг уралдаж эхэлсэн гэдэг талаар ерөнхийдөө тавчхандаа яриад өнгөрсөн байж байгаа. За тэгэхээр харъя. Ерөнхийдөө бол одоогийн байдлаар эдгээр компаниуд маш олон газар байгаа. Яг глобал стриминг дээр орж байгаа газар. За тэгээд маш их хөрөнгө зарцуулж байгаа. Тэгэхээр эднэрийн хүсэн хүлээж байгаа юм нь бол одоо байгаа тэр 250 тэрбум орчим долларын зах зээлийг 2024 он гэхэд 688 тэрбум долларын зах зээл болгож өсгөх. Тэгээд энэ зах зээл өөрсдийн байр суурийг олж авах ийм одоо сонирхолтой байгаа. Жилдээ 20% өсөлттэй байна гэсэн тооцоо байна. Мэдээж хэрэг яг 250 тэрбум доллараас 750 тэрбум доллар болж өсөж байгаа ийм зах зээл рүү бүгдээрээ ороод бүгдээрээ хожилтой гарч болох нь бол ойлгомжтой. 2013 оноос original content эхлээд original content бол өсөлтийг авчирсан. Тэрний дараа IATN буюу global зах зээл рүү гарснаар хамгийн гол өсөлт нь байж байгаа. Тэгэхээр global зах зээл дээрээс одоо саяны тэр 250-аас 700 тэрбум болж өсөж байгаа энэ өсөлт гарч ирнэ гэсэн үг. Энэ одоо Америкийн зах зээл дээрх гэсэн үг шүү дээ, domestic. Тэгэхээр Америкийн зах зээл дээрх өсөлт нь бол стримингийн өсөлт нь юм байгаа. Гэтэл international орж ирснээс хойш тэгэхээр чинь ерөөсөө энэ international өсөлтийг л харж орж байгаа гэсэн үг. Энэ нь одоо жилийн 19% өсөлттэй юм маркет. Netflix дээр үзэж байгаа контентуудыг харъя. Контентуудыг харах юм бол original content 27%. За дууссан одоо драма буюу дууссан одоо кинонуудын 22%. За тэгээд янз бүрийн юм үздэг гэсэн 18% байна. Энд одоо янз бүрийн одоо documentary юу гэдэг юм босод одоо тэн дээр контентууд гэсэн үг. За энэ бол хамгийн сүүлийн шинэ кинонуудыг үздэг гэдэг нь 16% байна. За энэ болохоор одоо гарч байгаа кинонууд дундаас өнгөрсөн ангиудыг нь үздэг гэсэн 11% байна. За тэгээд удцсан одоо архивт байгаа кинонуудыг үздэг. Тэгэхээр ингээ харах юм бол ерөөсөө original content-ийг international зах зээл рүү гаргах энэ л ерөөсөө гол стратеги нь эндээс бүгд хожих боломжтой учраас орж байгаа. За тэгэхээр хариу нь бол ерөөсөө л энэ Game of Thrones тийм үү. Тэгэхээр Game of Thrones-ыг бид нар харсан шүү дээ. Global зах зээл рүү тэгээд стримингээр дамжуулаад ямар бүтээгдэхүүнийг шахаж болдгийг, яаж гаргаж болдгийг. Тэгэхээр ерөөсөө Game of Thrones шиг юмтай л болмоор байгаа гэсэн үг. Бүгд. Зах зээлийн өсөлтийг хараад юм уу? 250 тэрбумаас 680 болж өсөх юм байна. Тэгээд тэр донд олон тоглогчид орж ирээд бүгдээрээ хожих юм байна. Гэтэ мэдээж хэрэг энэ хоёрын зөрөө чинь за нэг 400 гаруй тэрбум доллар байна тийм үү. Тэгэхээр энэ мөнгө чинь хоосон газраас бол бий болохгүй шүү дээ. Хүн ямар нэгэн зүйлээ хасж ээжл тэр контентэд хугацаагаа зарцуулна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өмнө нь одоо тоглож исэн одоо маркет дээрх тоглогчид хувиа алдж ээжл тэр 400 тэрбум доллар гарч ирнэ гэсэн. Тэгэхээр хэн энд ерөнхийдөө алдагдalhүүлэх юм. За тэгэх юм бол энэ хэрвээ ингэж өссөн бол ямар нэгэн байдлаар хааны газраас мөнгө орж ирнэ тийм үү. Тэр нь бол юу ах вэ? Локал кабелийн компани. За орон нутгийн гэх юм уу? Одоо улс олгонд одоо хот олгонд байдаг жижиг кабелийн компаниуд ерөнхийдөө энэ алдагдлыг хүлээж таарах бах. За дараа нь болохоор локал медиа компани. За 3 дугаарт нь бол локал контентууд Netflix дээр зарцуулж байгаа цаг нь ихсээд эхлэх юм бол локал контентын бол мэдээж хэрэг орлого бол маш багасж эхэлнэ гэсэн. За тэгэхээр энийгээ дагаад локал артистууд энэ тэгэхээр тэр маркетинг л ерөнхийдөө эзэлж авч байгаа гэсэн үг. За тэгэхээр яг л ингээ харангуут биднэрт хүн дээр тусах гэдэг байгаа. За ийм стримингүүд ороод ирлээ. Ерөнхийдөө Аз руу хамгийн өндөр өсөлттэй байж байгаа.
Тэгэхээр Азад орж ирсэн газруудыг нь харсан чинь мэдээж хэрэг Америкт бол 52% нь стриминг хэрэглэдэг болсон юм байна. Солонгос 38%. За Хятад, Япон, за бусд нь бол жижигхэн байна. Netflix дээрх солонгос контентын тоо 2019 он гэхэд ийм урдтайгаар ирсэн чинь. Тэгэхээр эндээс бид нэр суралцах хэрэгтэй байхгүй юу? Ерөнхийдөө солонгосуудын ямар стратегитэй яаж оролцож байна. За энэ бол 2018 оны солонгос драма буюу солонгос кинонуудад зарцуулсан мөнгөний хэмжээ юм л да. Тэгсэн чинь $7 сая. За энэ ч $8 сая. Тэгээд ерөнхийдөө бол солонгос киноны нэг ангид бол нэг $400-аас $500 мянган. За багадаа нэг $200-300 мянган зарцуулдаг юм байна. Тэгсэн чинь 2018 оноос эхлээд Mystery Sunshine гэж кинонд $43 сая. 2019 оны Kingdom гэж кинонд нэг ангид нь $2 сая. Нэг ангид нь 6 ангитай. 2019 оны Astal Yondegi гэдэг кинонд 18 ангитай киноны нэг ангид нь $3 сая. Тэгээ яагаад ийм өндөр өсч юу? Тэгэхээр солонгосууд контентцэндээ зориулж байгаа мөнгөө ихсгээд Apple Netflix-тэй чи өрсөлдөөд байна уу гэд үзсэн чинь энэ $43 сая $30 саяыг Netflix төлсөн. Энэ одоо Kingdom Astal Yondegi хоёрыг бол 100% Netflix бүх мөнгөнд төлж байна. Тэгсэн чинь Netflix орж ирээд контент маркетингийн үнийг бараг 3-4 дахин өсгөө хийчихэж байгаа. Тэгэхээр одоо энийг дагаад жүжигчдийн үн өснө, киноныхын үн өснө, контентцийн үн өснө. Контент нь Netflix-ээр дамжаад Азийн маркет дээр гарна. За тэгэхээр энэ яагаад ийм болчихоо гэхээр Netflix одоо хичнээн сайн кино хийдэг байлаа ч гэсэн мэдээж хэрэг Америкт хийж байгаа кино, Холливуудад хийж байгаа кино Азад ирээд амжилт олоход бас хэцүү байхгүй. Яг тэр Азуудад зориулсан тэр мэдрэмж одоо тэр Азийн зах зээл дээрх тэр мэдрэмжийг олж гаргах хэрэгтэй. Тэгэхээр тэндээс нь контентыг гаргаж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ чинь харин том маркет байхгүй. Тэгэхээр солонгос бол ерөнхийдөө энэ хавьтай нэлээд том тоглогч. Хуучин бол солонгос кинонуудыг хийхэд ерөөсөө анханаас нь бага хэмжээний хөрөнгө оруулаад 1-2 дугаар ангийг нь хийгээд гаргаж үзээд тэгээ явцын дундаа ингээд бус ангиудыг нь хийгээд явдаг байхгүй. Тэгсэн Netflix бол ерөөсөө тийдгүй юм байна. Netflix бол ерөөсөө бүх мөнгөө урдчилж байгаа л за нэг сайхан кино хийгээд тэргээ явуулчихдаг. Тэгэхээр эндээс бид нэр суралцж авах. Одоо ямар стратеги барих уу гэхээр ерөөсөө л Netflix-тэй, Apple-тэй очиж наалтна. Тэдний контентыг хийж өгнө л гэсэн үг. Тэгэхгүй бол тэд нартай өрсөлдөөд бол ямар ч хэрэг баг. За тэгсэн чинь солонгост өөр ямар өөрчлөлтүүд гарч ирэх хэрэг Neighbor гэж мэдэх бах тийм үү. Neighbor бас драма хийх гэж байгаа нэ. Хийгээд эхэлсэн байна бүр. Картун зохиолуудаараа кино хийгээд эхэлсэн байна. За Какао мэдэн тийм үү. Какао бас кино хийгээд эхэлсэн. Тэгэхээр хуучин медиагийнхан биш. Солонгосын технологийн компаниуд бас контент руу яваад орсон. Тэгэхээр эдгээр чинь болохоор юу хэлээд байна вэ гэхээр контент гаргаж Netflix-ээр дамжуулж ерөөсөө контентийнхаа үнийг өсгөх ийм стратеги руу явж байна л гэсэн. За тэгэхээр энэ дээр бид нэр ямар стратегитэй оролцох хэрэгтэй юм бэ гэдэг дээр жоохон бодож үзье. Тэгэхээр мэдээж хэрэг яг энэ зах зээл дээрээс хамгийн их алдах газар нь локал гурвалсан үйлчилгээ буюу одоо энэ setup box яг энэ төстэй үйлчилгээ үзүүлж байгаа газрууд байж таараа тийм үү. Тэгэхээр энэ компаниудын одоо стратеги нь ямар байх вэ? Мэдээж хэрэг энэ чинь зөндөө өндөр хүмүүс ажиллаж байгаа өөрсдийн стратеги гаргаад явах бах. Гэхдээ яг бүгдээрээ яг бодоод үзье ямар байвал зүгээр үү. Тэр одоогийн байгаа setup box-аа сайжруулад энэ дээр өрсөлдөн. За энэ шиг бодлоо юм бол байхгүй те. Мэдээж хэрэг setup box байхгүй болох гэж хахад ийм стратеги бол үнэхээр явахгүй. За эсвэл яг адилхан стриминг сервис гаргана. Тэгэхээр энэ ч гэсэн бас хэцүү байхгүй. Яг гэвэл одоо локал контентууд чинь өөрсдөө муудаад эхэлнэ. Тэгэхээр локал контент гэдэг маань өөрөө болохоор тийм одоо ялагдсан зах зээл болоод эхэлнэ шүү дээ. Энд чинь зах зээл нь багасаад эхэлнэ. Тэгэхээр энэ мөнгөгүй зах зээл дээр яг адилхан стриминг үйлчилгээ үзүүлнэ гэдэг бол яг нь бизнесийн хувьд бол тийм ашигтай бизнес бол ерөөсөө биш. Гэхдээ яг зүгээр локал
контент дэмжихийн тулд яг иймэрхүү үйлчлэгээ бол ганц нэг бол байж болох юм. Гэтэл энэ бас явахгүй нэ. За эсвэл контентуудаа гаргаад эднэртээ өрсөлдөнө. Гэтэ энэ чинь жилдээ 100 тэрбум доллар гаргаад контент хийж байгаа газруудаа өрсөлдөхэд үнэхээр хэцүү байхгүй. Эднэртээ өрсөлдөнө гэж бол ерөөсөө болохгүй. За харин network бол өсөх байх гэж бодож байна. Тэгэхээр network-о сайжруулах хэрэгтэй. Одоо манайд байгаа интернетийн болон одоо энэ яг энэ стриминг үйлчилгээ үзүүлж байгаа газрууд бол хоошоо урагшаа тэр Орос руу, Хятад руу эсвэл дотооддоо шилэн кабелуудаа нэмээд network-о сайжруулах хэрэгтэй. Яг энэ стримингийн чинь дагаад network-ийн хуурд одоо энэ network-оор дамжиж байгаа хоошоо урагшаа дамжиж байгаа энэ network-оос гарах commission чинь бол харин жинхэнэ өсөх магадлал өндөр. Солонгосуудыг хараад байсан чинь контент саппорт хийж өгөх чинь харин зөв юм шүү. Netflix ч юм уу тийм үү. Одоо тэднэр дутаад байгаа тэр контентийг яг тэр глобал зах зээл дээр хүмүүс үзчихэж магадгүй тэр контентийг бид нар чинь бас нэг Netflix-ийн Marco Polo гэдэг кинон дээр бас өөрсдийнхөө юмнуудыг бас нэг шахаад үзсэн шүү дээ тийм үстэй. Тэгэхээр чинь яг тэрнтэй адилхан. Одоо бол ерөөсөө хэрвээ медиа салбарт байгаа бол ганц олдох боломж байхгүй. Энэ дээр л зүтгэх хэрэгтэй. Ерөөсөө л Netflix танад кино хийгээд байгаа. Тэдэр хийгээд байгаа. Манайх ийм кино хийх чадaltaй, ийм кино хийх боломжтой. Хамгийн гайгүй жүжигчтэй байж байгаа. Хамгийн царайлгуудаа урдаа барил ерөөсөө Netflix төр үлддэг. Яг тэгвэл тэд нар чинь мөнгө зарцуулах бол бүрэн боломжтой байж байгаа. Тэгэхээр хэрвээ боломжийн саналд тавьж чадах юм бол тэндээс үнэхээр тэдний үнэхээр контент гаргах боломжтой. Хэрвээ контент маань гараад тэгээ глобал зах зээл рүү яг одоо тэдэн тэр том тоглогчдын стримингээр дамжаад гараад эхлэх юм бол харин жинхэнэ манай контент бизнес амжилт болно гэсэн. Ерөөсөө гол зарчим нь юу юм бэ гэхээр том тоглогчид орж ирээд зарим нь ялагдана, зарим нь ялна. Энд ч бид нэр ялах талд нь л орно. Бидэрт бас ч гэж контент гэх юм бол бас амжилтанд хүрчээд байгаа бас зарим зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Netflix дээр магадгүй нэг тийм нэг уран сайхны мөртлөөсөө хагас докюментари маягийн нэг тиймэрхүү контентууд. Одоо нэг бүргэдтэй охин гэдэг. Тэрний чинь арай нэг олон ангитай. Тэгтээ нэг юм нэг уран сайхны юм шиг, докюментари юм шиг нэг иймэрхүү контентууд бас тиймэрхүү контентууд баг явчмаар юм шиг. Ямар ч хэл байсан хэрвээ одоо медиа салбарт ажиллаж байгаа бол энэ бол одоо баг одоо ганцаалдах боломж واخгүй. Монголд одоо энэ интернет үйлчилгээ үзүүлж байгаа ISP ч юм уу эсвэл одоо set-top box стриминг хийж байгаа газрууд нь харин контентцуудаа дэмжих хэрэгтэй. Контентцууд дээрээ хөрөнгө оруулаад эднээсийг аваад харин тэр глобал стриминг зах зээл рүү гаргах хэрэгтэй. Тэрнээс биш одоо бол цаашдаа бол энэ зах зээл угаасаа хумигдах нь ер нь бол нэлээд ойлгомжтой. За тэгээд энэ хүрээд өндөрлөе. Дараагийн нэвтрүүлэг